Цэцэн production. IDC Tours үзүүлж байна. Сайн байцгаана үзэгчдээ, та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Nestlé буула нэвтрүүлгийн маань тусгай дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Энэ удаагийн нэвтрүүлэгтээ би нэгэн сюрпризийг бас болцоот бүсгүй дээ. За хамтран одоо хөдөлтөг хөтлөгчтэй бас тавихыг зорж байна. Тэсэнэ. Өдрийн мэнд. Муу үнийг дуусгаа гэдэг үл юу гэдэг вэ? Яг ингээд яриад дуусны дараа ороод ирэх юм. За, гадаа үт байна уу? Сайхан байна, булаахан байна. Ямар гоё газар захиалаа багц. Гоё газар. Үнэхээр сайхан орчинтай газар байна. Шинэ жил болж байна. Орж ирэнгүүт шууд уур амьсгал мэдэгдэж байна л да надад бол шууд шинэ жилийг яаж тэмдэглэх вүлээ гэсэн одоо анхны сэтгэлийг бас төрүүлж чадчих юм. Дэлхийн хамгийн том баяр бол шинэ жил. Шинэ жилийн хамгийн том бэлэг тэмдэг нь мөнх ногоон гацуур билээ. Ганцхан энэ баяраар л гацуурыг гэртээ мөн гудамжинд ер нь бүхий л хүссэн газартаа засаж хамгийн гоё тоглоомоор чимэглэн гоёлын гэрэл асааж оройд нь од тогтоодог. Харин барууны оронд гацуур модондоо захиусан тэнгэрийн дүртэй тоглоом хамгийн түгээмэл үлгдэг ажээ. Энэ нь захиусан тэнгэр шинэ жилээр тэднийг ивэж хүссэн бүхнийг нь бүтээн гэж итгэдгээс үсэлтэй юм. When Christmas comes to town, the best time of the year when everyone comes home. Санта Клаус буюу өвлийн өвөөгийн домог 4-р зуунд Николас хэмээх хүү мэндэлснээр эхэлжээ. Харин тэр үед Николас хүүг дэлхий дахина алдартай хүүхэд бүрийн хайртай Санта өвөө болно гэж хэн ч мэдээгүй гэдэг. Николас Бизанти Антоли буюу Санта Клаус өвөө өнөөгийн Турк улсын Люсия мужид өсчээ. Тэрээр жилийн нэгэн өдөж тосгоныхоо ядуу хүмүүст туслаж цонхныхын завсарт мөнгө хийж үлдээдэг байсан гэдэг. Гэхдээ ганц үүгээр зогсоолгүй сайхан сэтгэлийнхээ хүчээр Бурхны хүчийг олж өгсөн хүнийг амьдруулж хувь салхинаас далаачдыг аварч байсан гэдэг. Далаачид өнөө хүртэл түүнийг хүндэлж аялалд явахдаа бэлэгдэл болгосоор ирсэн. Николас эхлээд католик шашинтай байсан ч тэр үеийн нийгмийн шинжилэлд өртөн протестант гигантэн болсон аж. Тэрээр сүмийн хамбын хөргийг бүтээдэг байхдаа Санта Клаус нэртэй болсон юм. Николас буюу Санта Клаус 12 дугаар сард таалал төгссөн учраас түүний үнэн шавнаар гигэн үлийг нь өргөжлүүлж 100 сарын баяраар хүүхдүүдэд бэлэг тараах болсон байна. 1930 онд Coca-Cola компани Санта Клаусыг анх удаа сурталчилгаанд ашигласан нь дэлхийд дахинд дарахж алдаршуулах болсон ажээ. Өгцөө. Гадаад явж байгаа юм чи гадаа шууны юм гэдэг. Жигүүрт ингээл шуум ууны захиалчлаа шүү дээ. Яа, чи тэгвэл шууны мах идэж байгаа бол би загсны мах идчих юм аа. Нэг авч. За, нэг нь болохоор их тэнгэрийн амт, нэг нь их усны амт. Россия ресторанд бол бүх төрлийн Европ хоол. За мэдээж Орос хоол байгаа. Тэгэхээр юу хэлэх гээд байна вэ гэхээр одоо Европоор аялах гээд байна гэдэг би бас хэлээд байгаа үзэгчтэй. Тэгэхээр үзэгчд манаас биднийтэй хамт Европоор аялах боломжтой. Магадгүй чиний хувьд одоо хамгийн дуртай баяр чи ямар баяр юм болоо? Миний хувьд бол мэдээж шинэ жил. Тэглэв яах вэ? Шинэ жил тэр дургуун хүн байдаг юм уу? Би ч гэсэн шинэ жил дуртай. За шинэ жилээс гадна бас Валентины баяр бас байна шүү дээ. Хасууд юм байдаг. Шинэ жилийг яаж гоё өрмөц бэлтэх үү? Тийм ээ. Гоё тэмдэглэх үү гэдэг бол хүн болгоны хүсэн хүлээдэг. Жил болгон бүтэн жил бас хүсэн хүлээдэг. Ийм баяр болов уу гэж бодож байна шүү дээ. Тэгээд ийм сайхан одоо хоолнд намайг урьж байгаа юм чинь шинэ жилийн баяр. Тэр тусмаа шинэ жилийн зоогийн тухай баярлаа. Шинэ жилийн зоогийн тухай бас мэдээллийг чамд өгье гэж бодож байна. Би тэр шинэ жил дуртай байдаг шиг үзэгчд манаас шинэ жил маш их дуртай байгаа юм хийж. Тэгэхээр шинэ жилийн тухай за хоолны зоогийн талаар чи бас ярих гэж байна тийм. Тэгэхээр би бас яг энэ удаад
ямар сюрприз байгаа үзэгчдэд маань за чамд бас ямар сюрприз задлах бол тэр талаар бас дэлгэрэнгүй ярилцах болно. Надад сюрприз өгч байгаа юм. Чамд сюрприз өгөх гэж байна. Гэтэ анхнаасаа сюрприз яасан л да орж ирэнгүүт ийм сайхан орчинтай газар байсан. Тэгээд чиний хувьд улс орнууд ялангуяа Европын хүмүүс маань зоогийн ширээн дээр гол тавьдаг зүйл юу гэж бодож байна? За Европынхан ч тэгэл галуу шуугийнхаа махнаас л Тэгвэл яг гоо цацаг тэрүүлсэн юм байна. Америк нэгдсэн улс, Америкчууд тийм ээ, Европ, Францчууд цацаг тэрүүлсэн байхыг гол зоогоо болгодог. Английн баярын үндэсний зоогт цацаг тэрүүл болон пудинг ордог байна. Пудингийг далхны үүрмэг, гурил, гахаймах, үзэм гэх мэт янз бүрийн зүйлээр хийдэг бөгөөд ширээн дээр тавихын өмнө дээрээс нь ромдаар сасгаж баг зэрэг галдан шатаадаг байна. Америкт мөн л адил цацаг тэрүүл баярын зогт барих нь чухал гэж үздэг. Цацаг тэрүүлийг талах, бяслаг, харж авах, сармис болон ногоогоор амталдаг байна. Францын хувьд баярын ширээн дээр цацаг тэрүүл заавал байх ёстой гэж үздэг байна. Харин Австри, Унгар, Югославийн баярын ширээн дээр хизээж шуу байдаггүй гин. Учир нь шуугтай хамт хамаг аз жаргал нь нисээд явчих хэмээн үздэг ажээ. Харин германчууд аягүй сайн уу? Вандо идэж штэ. Яг энэ вандог шинэ жилээр хамгийн хийддэг хүн болгон заавал идэх ёстой. Ийм байдаг юм байна л да. Ягаад тэгэхээр яг нөгөө Европын орнууд ч Крисмсийн баяр гэж тэмдэглэдэг. Нөгөө Есүсийн төрсөн өдөр гэх тийм ээ. Крисмсийн баяраар Крисмс дөнгөж түрүүнүүтэй одоо ийм вандо сүрэлтээр одоо төрсөн гэж үздэг юм байна л да. Тийм болохоор бүгдээр вандо иддэг. Сонирмор. Сэний энэ энэ бол манайхан ч нэг цагаан сар болохоор ч юм уу те. Бүгдээр бууз иддэг. Цагаан сарын бууз өгүүлсүүлэх аргагүй байдаг шүү дээ. Наадам бол хойш өргөн ярьдаг шиг. Тэнтэй адилхан. Германд шинэ жилийн баярын үеэр алим, самар, үзэмтэй зогийг заавал өгдөг байна. Алим нь сайн болон муу, самар нь амьдралын аз жаргал болон хүнд хэцүү байдлыг бэлэгддэг гин. Германд бурхан самрыг нь өгсөн, харин бид түүнийг хаглах ёстой хэмээн ярьдаг ажээ. Германчууд чи их тийм одоо нэг хахир хүмүүс гэж ярьдаг тийм байгадаг цамаа хоолгүй. Яг нэр германчууд нэр яг захиалсан хоол магадгүй ресторанд орж ирээд ганц хоол захиалвал те. Хоолоо бүгдийг идэж дуусгадаг. Яг л яг өөрийнхөө ноором идэх тэр цадах хэмжээндээ хоолоо захиалж яг иддэг баг. Ерөөсөө нэг ширхэг будаач сүлдээд өгөх санаж байна. Яг тэрийг би бас хэлэх гээд байна шүү дээ. Тэр хэр аргийн баярт жилбэг байдаггүй гинэ. Зүгээр нэг энгийн баяр бол яг өөртөөхөө идэх хэмжээнд идэх зүйлсээ ингэж хийдэг. За харин ганцхан баяр буюу шинэ жилээр бүртээ хангалттай ихээр иддэг гэж байгаа. Нэг хүн доор хаяж 7-оос 9 төрлийн 100 шийдсэн байх хэрэгтэй. Заавал уу? Заавал. Шинэ жилээр үү? Тий, яагаад ингэдэг вэ гэхээр тэгж эзэн тохиолдолд одоо дараагийнхын жилд тийм ээ гарч байгаа жилдээ илбэг дэлбэг сайхан цатгалан байхыг бэлгшээдэг. Яг манай монголчуудаа бас их адилхан цагаан сараар нөгөө хийх бууз идэн тухайн жилдээ бас их сайхан цатгалан байдаг гэдэгтэй бас адилхан байгаа юм л да. Ер нь ингээд яс заншлуудыг ингээ хооронд найраадахаар зарим нэг зүйлс бас их ижилхэн байдаг юм билэ. Өтөшөд бас анзаарч магадгүй тийм. Гинт энэ хоёр ч яг хоолнд яриад Германы хоол, энэ хоол яриад унаа гэж байгаа. Тэгэхээр нэгт бол бид нэр бас Россия ресторанаас нэвтрүүлгийг хүргэж байна. Тэгэхээр магадгүй да Европын орноор очиж хоол зоглохгүй тийм одоо цаг зав байхгүй гэх юм бол да Россия ресторанд орж ирээд Европ хоолыг за Орос хоолыг захиалан идэх боломжтой. Энэ зогч нь бас үнэхээр тав тухтай байдаг. За дээрээс нэг зүйлийг хэлэхэд за Европ болгоны тий нэгсэндээ манай IDC Tours компани маань за эзэн продакшн маань Nestlé буула нэвтрүүлгийг Европоор одоо аялаж үзэж таагунд хүргэх гэж байгаа. Аль болох сонирхолтой байдлаас хүргэхийг зорж байгаа. Тэгэхээр за Европын 8 орноор одоо миний бие одоо явж байгаа гэж хэмд яриад байгаа тий. Тэгэхээр яг Европын 8 орноор за ер нь Европын орнууд ер нь шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг юм. За манай монголчууд ч бол шинэ жил цагаан сар гэж тэмдэглэдэг шүү дээ. Тэгэхэд европчуудад нэг Christmas гэдэг. Одоо Монголд бас Christmas-ийг аяг тэмдэглэдэг болсон шүү дээ. Ер нь бидний энэ яриад байгаа тэмдэглээд байгаа шинэ жил гэдгийн талаар бас бодож үзчихсэн юм. Ер нь хизээнээс энэ шинэ жил тэмдэглэгдэж эхэлсэн юм бол гээ одоо бараг хүн үсэн цагаас л байх гэж. За хүн үсэн цаг гэж бодлоо хэлээд яг он тоол хөтэлдэг байсан цагаас оншил гэж бодчих. Хүн одоо хизээ үсдэг чи мэдэх юм уу? Соёл дэргэшилтэй болсон тийм ээ. Он цаг тааллаж эхэлсэн. Тэр үеэс одоо нөгөө 2 он солигдох гэж тэмдэглэж эхэлсэн байх. Шинэ жилийг хамгийн анх бас ямар улс орнд тэмдэглэсэн гэж бодож байна. За санаа за германчууд их өргөн билдэг шүү дээ тий. Герман ч юм уу, Орос ч юм уу. Тийм Европ зүгээс гаралтай байх юм чинь. Ер нь бол Европ зүгээс Merry Christmas гэдэг юм гаралтай. Тэгэхээр хамгийн анх шинэ жилийг яг өргөнөөр аль бисаар тэмдэглэж гэнсэн бол Австралиас байсан. Австралиас анх шинэ жил. Эртний Ромын цаг тооны бичигт жилийг 10 сард л хуваадаг байжээ. 3 дугаар сарын 1-ийг шинэ жилийн эхний өдөр гэж тоосдог байсан. Харин манай иргэний өмнөх 713 оноос Хуан Лид 1-2 дугаар сар нэмэгдсэн. Гэсэн ч үүнээс 600 жилийн дараагаас шинэ оныг 1-р сарын 1-ээс эхлэх болсон гэжээ.
Харин дэлхийн бүхий л улс үндэстнүүдээс хамгийн анх Австрали шинэ жилийг баяр болгон тэмдэглэжээ. Тэд өнгөрсөн оны төгсгөлд шинэ оны эхний өдрийг баяр хэмээн тэмдэглэж, он солигдох торгон агшинд улс даяараа секунд тоолон шинэ он гармагц ёслолын бодлого хийж байжээ. Чухам үүнээс бусад орон санаа авч шил шилээ дараа нь тэмдэглэж ихэлсэн нь Азад хамгийн сүүлд дэлгэрсэн гэдэг. Австрали гэж төсөөлт бууж орж ирэх гэн. Австралид дэвд чинь хүмүүс бас тийм нэлээд сүүлд очиж суурьсан газар шүү дээ. Австралид яг зуны дунд сарын эд халуун өдрүүдэд шинэ жилийг тэмдэглэдэг бөгөөд энэ баяраар мянган гэр бүл амтд хоол хүнс бэлтгэн наран шаргалын газарт очиж хүмүүсийг дайлдаг уламжлалтай. Мөн шинэ жилийн баяраар Австрали хүн бүхэн тус орны бэлэг тэмдэг болсон бяцхан улаан цэцгийг үсэндээ хатхан бие биедээ зүүж гойдог ажээ. Ямар ч сан Австралиас анх шинэ жилийг аль биесээр анх тэмдэглэж ирсэн. За дээрэс нь энэхүү гацуур гэтагаа зүйлийг өчигдөр бас түүсэн шүү дээ. Герман ч юм уу үстэй. Одоо бид нэр бас одоо Европын 8 орноор аялж байгаа. За IDC төрсэн маань аялалд бас хамрагдаж байгаа улс бол Герман байгаа. Тэр Германд орчод таас энэ модын талаар бас түүхийг судлах боломжтой. Тэгэхээр Германаас анх энэ мод үүсэлтэй. Сонирхолтой юм аа. Шинэ жилийн модыг эртний Германаас үүдэлтэй гэж үздэг. Учир нь эртний германчууд мөнх ногоон гацуурыг хамгийн чухал бэлэг тэмдэгэ болгодог байжээ. Бремяны Адам хэмээх хаан 9 жил тутамд 2 метр өндөр гацуураар дахил өргөдөг байв. Энэ уламжлалыг хойчин гүрэн үндэстнүүд нь өвлөн авч үргэлжлүүлж байжээ. Орчин үеийн түүх нь харин 16 дугаар зуунаас эхэлдэг. Тэр үед буюу 1539 онд Германы Страсбургийн католик сүмүүд 100 сарын баяраар гацуур модыг тавьдаг болжээ. Энэ нь аажмар өргөжөж хүмүүс гэрийнхээ өвдөнд засдаг болж 1957 оноос алим, самар, цэцгийн дэлбээ зэргээр гойж эхэлсэн юм. Ингээд 17 дугаар зуунаас гацуур модоо гэртээ оруулж хамгийн сайхан бүхнээр чимэх болсон юм байна. Шинэ жилийн баяраар ийхүү мөнх ногоон гацуур модыг гэртээ засч, захиусан тэнгэр гялтгансан одод өлгснөөр шинэ эхлэлийг нь ивэн аз жаргал бэлгэлдэг ажээ. За тэгэхээр Nestlé буула нэвтрүүлгийг маань за ивент гихч маш олон байгууллагууд байдаг. Тэгэхээр хамтран бас зохион байгуулж байгаа байгууллага IDC Tours хэмээх одоо аяллаа компани байна. Тэгэхээр үзэгчид маань монголоор ч гэсэн за тэгээд дэлхийн бүх улс оронд бас аялал Аз, Европ ингээд тий. Бүгдэнд л аялахыг эсвэл IDC Tours хандаарай гэж хэлмээр байна. Тэгэхээр чи ер нь аялаж байсан уу? Аялалд бол аялж хэлсэн л дээ. Аялал бол Монгол дотроо гадаадад энэ хүн болгол аялж үтсэн байх гэж бодож штэ тий. Тэгэхээр аялахдаа яг шинэ жилийн аялал хийж ирсэн үү? Магадгүй өөр улс оронд очиж одоо шинэ жил Christmas-ыг тэмдэглэж ирсэн үү? Надад чинь би мөрөөддөг штэ. Ялангуяа том хөгжилтэй хотууд тий яг Christmas-ийн баярыг хэрхэн гоё тэмдэглэдэг. Яг ингээ очиод тэр гоё гэрлэн чимэглэлүүд яг Christmas-ийн баяраар ямар гоё нөгөө төв талбай дээрээ цуглаад тий утгаар нь тэмдэглэдэг. Маш хоол ирж явах шиг байна. Тэгэхээр хоол ирснэх би чамдаас хооллоо зооглон гоё чамд сюрпризийг за үзэгчдэдтэй болоод за тэгээд чамд бас сюрпризийг бас задлаа гэж бодож байна. Ямар гоё. Ямар сюрприз байгаа. Галууны мах. Тий. Гадаад явж галуу шувны мах гэдэг нь гэж ярьдэн шүү дээ. Монголоос идэж болж шүү дээ. Монголоо идэж болж шүү дээ. Болохгүй яах вэ? Ямар сюрприз би бол тэгсэн ядан хүлээж байна. Баярлаа. Шүс гоожмаар, агааны шүс гоожмаар. Масаа харагдаж байна тийм ээ. Гоё юм. Тэгэл яах вэ? Би чам дахиад нэг гоё юм хэлэх гээд байна л да. Тэгэхээр яг одоо 12 дугаар сарын 22-ноос 26-ны өдрүүдэд за IDC Tours компани маань за аяллахаа хөтөлбөрийг зарлаад байна. Үзэгч та бүхэнд. Тэгэхээр энэ дээр чамд би нэг аяллыг бэлэг болгож байна. Тийм үү? Европын 12-22-26 яг Christmas-ийн баяраа шүү дээ тийм ээ. 4 шөнө 5 өдөр байгаа. Ааха. Аль орно гэж бодож байна чи? За Германлаа байгаа. Ягаад гэвэл Christmas-ыг хамгийн Чи өргөн. таалаа. За нөгөөх нь зайлж исэн яах вэ? Ялж исэн яах вэ? Хамаагүй. За мэдээж 12 дугаар сарын 22-оос 26-ны хооронд эрхэм та. За үзэгч та бүхэн. Германы Берлин хотод за мөн Францын Парис хотод шинэ жилийг Christmas-ийг тэмдэглэх боломжтой. Яар гоё юм би. Харагч байна. Тэглээ яах вэ? Баярлаа. Үнэхээр сайхан. Берлин, Парис тийм ээ. Бас мөрөөдлийн хотод шүү дээ. Парис ялангуяа хайрын хот. Тэгээ яг Christmas-ийн баяраар хамгийн гоё үедэр. За ялангуяа бүсгүйчүүдийн хувьд бол Christmas-ийн зад хямдрлаар очиж шопинг хийгээд тийм ээ. Үнэхээр сайхан санагч. Тэгээ 5 өдөр шүү дээ. 4 өдөр 5 шөнө. Биш 5 шөнө 4 өдөр. Тэгэхээр энэ улаан хугацаанд бол 2 орны нэг шүү. 4 шөнө 5 өдөр байхгүй юу? Тийм үү. Өдөр нэх байхгүй. Ааха. Тэгэхээр нэвч шовт үзээд ирнэ гэж бодож байна. Маш олон зүйлийг үзэх байх. Гацуур мод хаанаас үссэн бэ? Германаас үсэлтэй. Тэгэхээр тэнд яг шинэ жилийн Christmas-ийг тохиолдуулаад задгаа хямдрал болдог. Тухайн улс орны хүмүүс аягүй хүлээдэг. Тэгэхэд манай IDC Tours компани маань үүнийг яг тааруулаад за 12 дугаар сарын 22-23-ны өдөр болдог Германда Берлиндээ
24 25-нд яг Eid Christmas-ыг Парис хотноо тэмдэглэх боломжтой байгаа. Тэгээд иргэд Монголд. Тэгээд иргэд Монголд шинэ жилийн тэмдэглэнийг авах гэж. Үнэхээр happy байна. За үүний төлөө. Тэгэхээр аяллаа төлөө. Бидэнтэй хамт за IDC production IDC тууртай хамт үзэгч та бүхэн бас Крисмсийн баярыг Европын хөгжилтөө өндөр хөгжилтэй хоёр улс буюу Герман, Францаар аялах боломжийг олгож байгааг хамтдаа хацгаая. Таалагдж байна гээ. Төлөв яг маш амттай байна. Чам баярлалаа. Аялал маань бас үзэгч та бүхэнд таалагдана гэдэгт итгэлтэй байна. IDC төрсийг бас заавал сонгоорой дэглэмээр байна. Тэгэхээр Германы Берлин хотод очиод за ганцхан шинэ жилээс гаднаас өөр Берлин хотын бүх үзэх ёстой зүйлүүдийг үзэх болно. Тэгэхээр чи бас өмнө нь хоёлаа бас 4 дугаар гаргасан шүү дээ үзэж боломжтой Германы тухай, Францын тухай тий. Тэгэхээр тэр одоо оронд очиод юу юуг нь илүү үзэх юм бол үнийг бас үзэгчтэй бас цогц дөрөвдөл. Төлөв яг Берлинд бол очих хэвээр атсан жуулчид болгоны үздэг ийм газрууд байдаг. Нэгдүгээрт Берлиний хаан, Бранденбургийн хаалга. Тэгээд Александр Плазаг бас сайн мэдж байгаа хаа. Александр Плазагийн орой дээрээс Берлин хот тэр чигээрээ харагддаг байгаа. Тэгээд хамгийн нэг чухал зүйл нь Берлинд очсон хүмүүс, ялангуяа Крисмсийн баяраар очсон хүмүүс шүү дээ. Шопинг хийхгүй бол алдсан гэж ярьдаг та тийм тэгээд яг Крисмсийн баярыг тохиолдуулаад бүх одоо брэндүүд, бүх дэлгүүрүүд маань заа тэмдэрдэг. Эмэгтэйчүүд таа бүхэнд бол хамгийн дэлгүүр яах вэ? Мөстө мөнгө бэлдээл явж байгаа юм чи. Үүнээс гадна Берлинд Крисмсийн баяр зориулсан тусгай зах гардаг. Тэнд одоо бүх төрлийн шоколад, Крисмсийн баярт хэрэгтэй одоо олон төрлийн мэндчилгээ тэгээ бүр бэлэг тэгээ хүнд одоо бэлгэж болох бүх бэлгэнүүд гээд маш хямдхан үнээр тусгай зориулттай ингээд зах гарч зардаг байгаа л та. Тэр үзэгчид маань Берлиний одоо Christmas market боё те бүх зүйл хямдраад 80-аас 90% хямдарсан үе дээр очих боломжтой. Тэгэхээр та эндээс стажик мөнгө хоригдлуулж авч байгаа авчвал хамгийн юм авсраад баг шинэ жилийнхаа тоглоомноос болоод бүх зүйлээ явах боломжтой гэдэг юм байна. Яг би сая танилцлаа л та. Тэгэхээр бүтэн өдөржингөө Берлиний одоо нэг өдөр те Берлиний бүх дэлгүүр цахуудаар шопинг хийж явах юм байлээ. Тэгэхээр бас үнэхээр бас алдаж болохгүй боломж шүү гэдгийг үзэгчтэй анхааруулгын зүйтэй авах болоо гэж бодож байна. За үүнээс гадна бид нэр Парист очиж шүү дээ. Хайрын хот алдарт Парист очиод Эйфелийн цамхаг, Луврын музей. Тэгээд нөгөө хайрын гүр ялангуяа хосоор явж байгаа хүмүүс бол хайрын гүр дээр очиод хайраа цоочлон шүү дээ. Хоёлоо одоо очиж хайраа цаашлах юм шүү дээ. Тэглэх яах вэ? Тэгэхээр үзэгчд маань ялангуяа хосуудтай хандаж хэлэхэд за багтгүй баасараа тэмдэглэж байгаа тийм. Би баасараа тэмдэглэж байгаа хосууд бүр чухалчилж хэлмээр биш. Шинэ жилээр за Крисмсээр за баасараараа давхардуулаад Парисын тэр хайрын гүр дээр очиод тэр өөрийн мөнхийн хайраа тэнд очиод цоочлоо. Цоочин дээр нэрээ бичээд тийм. Тэр түлхүүрийн тэр ажууд байгаа далаар бичээрэй гэж хэлээ. Сина мөрн лөө бас. Сина мөрн. Би Германд очоод ижижсэн л та. Германчууд бол яг хоол иддэг тийм нэг идэх стагаар иддэг тийм. Европын хоолнууд гэхэд үнэхээр амттай байдаг. Цаанаар нэг өөртөө Солонгос, Японы хоолнууд бодвол арай өөр идэв шүү дээ. Бас тухайн улс болгоны өөр өөртөө гэсэн өөр мөц онцлогийг багтаасан хоолны соёл гэж агуу соёл байгаа. Тэгэхээр энэ сайхан соёлыг, энэ сайхан амттай хоолыг магадгүй та бид хоёртой хамт IDC төрсэн компани сонгоод хайдад явахгүй маа гэхэд тийм. Европын орчинд очсон юм шиг энэ хамттай хоолыг энэ орчинд нь ингээд идэх боломжтой юм бас хэлмээр байна. Тэгэхээр энэ үрдэн дэш Россия ресторан байгаамаа. Россия ресторан шинэ жилийн захиалгаан авч эхэллээ. 5 дугтай тансаг дулаан орчинд 50-80 хүн хүлээн авах хүчин чадалтай Россия ресторан танайхан тулны шинэ жилийг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулахаар хүлээж байна. Та манайхыг зорьсноор өвлийн өвгөн засан охин, эрэгтэй эмэгтэй хөтлөгч, хамтлаг дуучид, мөн хөгжим, дайц, дэлгэцгээ, хүчин чадал бүхий тоног төхөөрөмж, дөрвөн төрлийн менюний сонголт, Орос Европ хоолны мэргэжлийн тоогоочийн бэлтгэсэн амтд зав, халуун дулаан уур амьсгалтай соёлтой үйлчилгээ та бүхнийг хүлээж байна. Шинэ жилийн баярын мэнд хүргэе. Россия ресторан. Дэлхийн улс үндэстнүүдээр аялахад нэг том бэрхшээл байдаг шүү дээ тийм ээ Баска. Энэ бол мэдээж хэлний асуудал. Мэдээж. Тэр би одоо асуудлаа бас хөрхөн хөнгөчүүлж байгаа л да. Энэ асууж чи задлахгүй. Тэгэхээр та магадгүй дэлхийн хаан ч аялах гэж магадгүй очих байгаа газар болгоныхаа хэлийг сурна гэдэг боломжгүй. Харин нэг хэлийг сурсан байхад хаанч газардахгүй. Энэ бол англи хэл. Англи хэлийг Монголдо төгс эзэмших ганцхан боломж байгаа. Энэ бол Talk English. Аялалд англи хэл хэрэгтэй. Talk English.
Oh, excuse me. excuse me, how are you? Could you tell me where the post office is? My friend. Go Street. Post office. Okay. Yes, sir. You in гадаад хүн төвшүүдэн асуугаад ах шиг байгаа л. If you turn right at the next traffic light, walk straight up the road. Okay. Is on the right. Okay. Okay. Thank you very much. Okay. Welcome to Mongolia. Okay. Чи англи хэлийг хаана ингэ төгс сурч бай? Англиар хамгийн урд ярьж сурах гэвэл Tok English гэж. Tok English. Англиар хамгийн хурдан ярьж сурцгаая. За ер нь бол ивент тэгшнэрийн хоёул яриад нь шүү дээ. Tok English, за дээрээс нь Rossier Restaurant, IDC Tours гэж ярьж байна. Тэгэхээр нэг зүйл маш том зүйл байна л да. Энэ бол хөгжим бол хэрэглээ гэж юу сонсч байсан нь. Хөө ер нь ямар цагт, ямар мөчөдтэй, ямар акшнд, ямар хөгжим сонсохоос ер нь бол хүмүүсийг дүгндэг ба. Хөгжим сонсдог хөгжмөр нь хүртэл хүмүүсийг дүгндэг ба. Тэрхүү яах вэ? Хөгжимгүй бол бас амьдрал утгагүй. Тийм. Хөгжмийн ертөнцийг одоо тодорхойлж байгаа. За мөн гадагшаа Европын орнуудаар аялах тэр дэлхийг таних ертөнцийг манаас нээж өгж байгаа тийм. IDC Tours бас баярлалаа гэж хэлмээрээ. Дээрээс нь бидэнтэй үргэлж хамт найз нөхөд мэд хамт явах бол ертөнц цом байгаа. Тэгэхээр ертөнц цомыг та сонсноор ертөнцийг таних мэдэх бас танин мэдхнийг алхамтаа ойртож байна гэж хэлмээр байна. Ингээд ертөнцийг танихад нислээ булаа нэвтрүүлэгтэй хамт байна. Тэгэхээр үзэгч маань бид хоёрын яг юу гэж хэлэх гээд байгааг ойлгосон гэдэгт итгэлтэй байна. Нэвтрүүлгийн маань зорилгыг бас та бүхэн мэдэж авлаа. Тэгэхээр бидэнтэй хамт, бид хоёртай хамт IDC Tours, System Production, Nestlé буулаа нэвтрүүлэгтэй хамт Christmas-ийн баяр буюу шинэ жилийн баярыг өдөх сайхан боломжийг алдалгүй бас бариад аваарай гэдгийг дахин сануулмаар санагдаж байна. Шинэ жилээр 12 дугаар сарын 31-нд тэг цагт монголчууд мөнгөстэй шинэ биелнэ гэж ярьдаг. Магадгүй та түрүү жил 2013 оны шинэ жилээр гадагшаа явах юмсан Итали руу, Франц руу, Герман руу, Парис руу явах юмсан хүсэж мөрөөдж исэн байж магадгүй. Тэгэхээр магадгүй яг одоо таны хүслийг биелэхэд IDC Tours компани найдвартай ажилчид хүлээж байна. За System Production-ы хамт олон Nestlé буулаа нэвтрүүлгийн хоёр хөтлөгч бас таныг хүлээж байна. Та ирээд аялалдаа бүртгүүлээрэй. Аль болох олон хүн бүртгүүлдэг тусмаа таны аяллаа одоо зардал маань хямдрах байгаа гэдгийг хэлмээр байна. Ингээ хоёулаа нэвтрүүлэг өндөрлөв. За тэгээ өнөөдөр намайг сайхан болцоонд өрсөн чамд баярлалаа. За мөн нэвтрүүлгийг үзэн суусан нийт үзэгч та бүхэнд нэвтрүүлгийн маань ивент итгэсэн бүх ивент итгэгч нартай баярлалаа гэж хэлье. За ингээд сайн сайхныг хүсье. Хүсэл тань биелэх болтугай. Баяртай үзэгч. баярлалаа.